НАТОгийн 12 гишүүн улс нийт 50 тэрбум $50 алсын тусгалтай пуужингийн систем бүтээхэд зарцуулна. Марин Ле Пен 2027 оны Франц улсын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө. Орос улбаны улс Олимпийн хорооны зохион байгуулж байгаа тэмцээнүүдэд оролцох хэрэгтэй болжээ. DeepSeek компани өөрийн хиймэл оюуны чипийг хөгжүүлж эхэллээ. Харин түрүү үзэгчтэй дэлхийд дахинд хүрнэж байгаа онцлог мэдээлэлээс таймлан хүрэх гэж байна. Анхаарлаа хандуулна. Турк улсын нийслэл Анкара хотноо НАТОгийн дээд хэмжээний хуулзалтаар олон нийтийг гайхшруулсан зарим тохиолдолд санаа зовоосон гэж хэлж болох олон үйл явдал шийдвэрүүд гарч байна. Та бүхэн энэхүү уулзалтай холбоотой цаг үеийн мэдээллүүдээс хүрэх гэж байна. Юун түрүүнд ерөнхийлөгч Дональд Трамп Гренландын асуудлыг дахин сөхөж, Гренландыг Америк нэгдсэн улсад нэгтгэх санаачилгаа дахин дэвшүүллээ. Тэрээр Европын улс орнууд энэ асуудалд үргэлжлүүлэн эсэргүүцлээ илэрхийлсэн хിവэрэ байвал Америк нэгдсэн улс Европ дахь цэргийн хүчээ бууруулах боломжтой гэж анхааруулсан байна. Түүнчлэн НАТОгийн гишүүд батлан хамгаалах зардлаа хангалттай нэмэгдүүлэхгүй байгааг дахин шүүмжилж, холбоотон улсуудаас илүү үнэнч байдал хүсэж байна гэлээ. Үүний хариуд үүнтэй зэрэгцээд НАТОгийн Их Британи тэргүүтээ 12 улс ирэх 10 жилийн хугацаанд нийтдээ 50 тэрбум $50 буюу 37 тэрбум фунт стерлинг зарцуулж Deep Precision Strike гэх нэртэй орчин үеийн алсын тусгалын пуужингийн системийг хамтран хөгжүүлэхээр болсон гэдгээ зарлалаа. Энэхүү төслийг НАТОгийн хамгийн дэвшилтэд зэвсгийн нэгэ гэж үнэлж байгаа юм байна. Ойролцоогоор 300 км хүртэлх зайд өндөр наривчлалтай цохилт өгөх, цаашлаад 2000 км хүртэл тусгалтай болох юм өргөжүүлэх боломжтой гэж үзэж байна. Гэхдээ энэхүү системийг 2030-аад оноос өмнө ашиглалтанд оруулахгүй гэж тооцоолж байгаа. Төслийг санаачилсан хүмүүсийн нэг болох Их Британи улсын ерөнхий сайд Кир Стармер уг санаачилга нь Европын холбоотнуудыг цаашдаа илүү нэгт хамтран ажиллуулж НАТОгийн аюулгүй байдлыг урт хугацаанд бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж тодорхойлж байна. Өнгөрсөн жилийн НАТОгийн дээд хэмжээний уулзалтаар гишүүн орнууд 2035 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 5%-ийг батлан хамгаалах болон аюулгүй байдалд зарцуулна гэсэн ийм зорилтод нэгдсэн байна. Гэхдээ энэ удаад Их Британи улс энэ зорилтыг хэрхэн хэрэгжүүлэх тодорхой төлөвлөгөө хараахан танилцуулаагүй байгаа учраас ерөнхий сайд Кир Стармер ерөнхийлөгч Дональд Трампд нэлээд хурцаар шүүмжлүүлж магадгүй гэсэн таамаглал байна. Гэхдээ НАТОгийн уулзалт эхлэхийн яг өмнөхөн Кир Стармер юутайч 2030 он хүртэл 300 тэрбум фунт стерлингийн батлан хамгаалахын хөрөнгө оруулалтын төлөвлөгөө хэрэгжүүлэхээр болж байгаа гэдгийг хэлж байсан учраас яг юу болохыг бол таамаглаж хэлэхэд хэцүү байна. Уулзалтын удаах онцлог үйл явдлын тухайд Европын улс орнууд Орос улбаны улсаас учирч байгаа урт хугацааны аюулгүй байдлын эрсдлийг онцолж ярьсан явдал. Тухайлбал Их Британий засгийн газрын мэдээлснээр НАТО өнгөрсөн хугацаанд Оросын нисэх онгоцнууд холбоотнуудын агаарын орон зайд ойрцны улмаас 700 гаруй удаа сүнөөгч онгоцоо хөөргсөн гэсэн тооцоолыг танилцууллаа. Түүнчлэн Их Британий эрэг орчмын усан бүсэд Оросын тэгсэд хүчинтэй холбоотой үйл ажиллагаа 30%-аар өссөн гэж байна. Тэгвэл Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленскийн хувьд энэхүү уулзалтанд оролцох үеэр НАТОгийн гишүүн улсуудаас агаарын давталгаанаас хамгаалах нэмэлт системийг яаралтай нийлүүлэх шаардлагатай байна гэж хүслээ. Харин нөгөө талд Орос улбаны улсын зүгээс буюу Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков улс нь Анкарагийн уулзалтын шийдвэрүүдийг анхааралтай ажиглаж байгаа шүү гэдгийг мэдээлэв. Тэрээр НАТОгийн улс орнууд Украинд ямар ч шин зэвсэг нийлүүлсэн Оросын цэргийн ажиллагааг зогсоож чадахгүй. Мөргөлдөөнийг улс төр дипломат замаар шийдвэрлэх нь хамгийн зөв хувилбар хിവэрэ байгаа гэж хэллээ. Мөн НАТОгийн удирдагчдын мэдээллүүд яриа хэлэлцээг биш харин мөргөлдөөнийг улам өдөөсөн өнгө аястай байна гэж шүүмжилсэн байгаа юм. Франц улсын Ихэд барууны үндэсний нэгдэл намын зүгээс намын удирдагч Марин Ле Пен 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжтой болсон. Нэр дэвшнэ гэдгийг албан ёсоор зарлалаа. Энэ нөрөө Франц улсын давцаалдах шатны шүүх түүний авилга төсвийн хөрөнгө завсан хэрэгтэй холбоотой ялыг нь хിവэрээр үлдээсэн боловч төрийн албан тушаалд нэр дэвших эрхийг нь сэргээсэнтэй холбоотой гарсан шийдвэр байгаа. Үүний өмнө ахын шатны шүүхийн шийдвэрээр бол Марин Ле Пеныг 5 жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших боломжгүй гэж дүгнээд байсан.
Үүний улмаас түүнийг улс төрийн замнал нь ингээд өндөрлөлөө гэж олон нийт үзэж байсан. Ийм тохиолдолд түүний заламжлагчаар намын дарга Жордан Бардella ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэж байсан байна. Тэгвэл давцаалдах шатны шүүхийн дүгнэлт гарсан байна. Гэхдээ нэр дэвших эрхийг нь сэргээснээр Ли Пён 4 дахь удаага Франц улсын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой болж байгаа юм. Сүүлийн үеийн санал асуулгуудаар тэрээр боломжит нэр дэвшигчдийн дунд тэргүүлж байгаа. Түүнийг ямар хэрэгт буруутай гэж үзсэн бай тухайд тэр болон түүний үндэсний нийтлэл намын удирдлагыг 2009-оос 2016 оны хооронд Европын парламентын төсвийн хөрөнгийг зориултын бусаар ашигласан гэх хэрэгт буруутай гэж шүүхээс тогтоосон. Мөрдөн шалгалтаар Европын парламентын гишүүдийн тусалгуудын цалинд зориулагдсан мөнгийг намын бусад үйл ажиллагаанд зарцуулсан гэж үзсэн юм. Гэхдээ Марин Ле Пен өөрөө бол хувийн ашиг хонжоо олгоогүй. Гэхдээ нийтийн хөрөнгийг хууль бусаар ашигласан гэж буруутгагдсан гэсэн. Энэхүү хэрэгт холбогдсон бүх яллагдагчийн нийт завсан хөрөнгийн хэмжээг давзаалдах шатны шүүх ойролцоогоор 3.2 сая евро гэж тогтоосон байна. Тиймээс анхандаа бол шүүхийн шийдвэр хэрхэн гарч байсан тухайд 4 жилийн хорих ял 100 мянган еврогийн торгуул 5 жилийн хугацаанд ямар нэгэн сонгуульд нэр дэвших боломжгүй буюу эрхийг нь хассан шийдвэр байсан. Харин давзаалдах шатны шүүхийн зүгээс энэ 7 хоногийн мягмар гарагт хорих ялыг 3 жил болгон бууруулж үүнээс 1 жилийг нь захим хяналтын бугуувчтай гэрийн хороонд эдлүүлэхээр харин төрийн албан тушаалд нэр дэвших хоргийг нь богиносгосноор одооноос эхлэн сонгуульдаа өрсөлдөх эрхтэй болж байна гэж үзэж байгаа юм. Гэхдээ Марин Ле Пен ингээд зогсохгүй. Цааш энэхүү шийдвэрийг Францын дээд шүүхэд дахин давж заалж захин хяналтын бугуувч зүүх шаардлагыг хүчингүй болгуулахыг зорж байгаа юм байна. Мөн тэрээр шүүхийн шийдвэр гарсан даруйд ерөнхийлөгчийн сонгуулийн кампанид ажиллаа эхлүүлж шинэ захим хуудас нээсэн байна. Тэрээр үндэсний нийтлэл намын дарга 30 настай Жордан Барделлатай хамтран ажиллаж сонгуульд хэрвээ ялах юм бол Барделлаг ерөнхий сайдад нэр дэвшүүлэх боломжтой буюу төлөвлөж байгаа гэдгийг хэлсэн байна. Барделлагийн хувьд Европын парламентын залуу гишүүдийн нэг эдийн засгийн бодлогын хувьд Марин Ле Пеноос илүү бизнесийг дэмждэг, Европын бусад улс орнуудтай илүү ойр ажиллах байр суурьтай улс төрчөө гэж үнэлэгддэг. Харин Марин Ле Пены хувьд 2011 онд эцэг Жан-Мари Ле Пеноос намын удирдлагыг өвлөж авсан. Намын хамгийн туйлширсан үзэл баримтлалуудыг өөрчилж намын нэрийг үндэсний фронтоос үндэсний нэгдэл болгон өөрчилсөн за мөн эцгээ намаасаа хөөсөн гэдгээр нэртэй байгаа. Гэхдээ түүний нам одоо хүртэл цагаачлалын эсрэг хатуу бодлого баримталдаг, за мөн үндэсний үйлдвэрлэл, нийгмийн халамжийн тогтолцоог хамгаалах, Европын холбооны эрх мэдлийг хязгаарлах байр суурь хадгалсан хэвээр байна. Марин Ле Пен өмнөх 3 удаагийн ерөнхийлөгчийн сонгуульбарт дэмжлэгээ нэмэгдүүлсээр ирсэн гэгддэг. Тухайлбал 2022 онд Эммануэль Макронд ялагдсан ч гэсэн 2 дугаар шатанд 41% чамлахааргүй маш өндөр саналыг авч байсан. Энэхүү энэ удаад шүүхээс нэр дэвших эрхээс сэргээж авснаар Марин Ле Пен 2027 оны Франц улсын ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг болж хэрвээ ялах юм бол Францын улс төрийн тогтолцоонд томоохон эргэлтүүд өөрчлөлтүүд гарна гэж ажиглагчид дүгнэж байна. Орос улбаноос болон Беларусь улсын тамирчид Лос Анжелесын Олимпийн эрхийн тэмцээнд дахин оролцох боломжтой болж байна. Олон улсын Олимпийн хорооноос хоригуудаа сулруулж эхэлсэн учраас. Тухайлбал олон улсын Олимпийн хороо 2028 оны Лос Анжелесын Олимпийн эрхийн тэмцээнүүдийн өмнө Оросын тамирчид саармаг статустай оролцох эрх олгох хэсгийг шалгаж байсан 3 жилийн тусгай хөтөлбөрөө зогсоохыг олон улсын спортын холбоонуудад зөвлөсөн байна. Үүний яг өмнө олон улсын Олимпийн хороо 2 сарын өмнө Оросын холбоотон гэгддэг Беларусь болон Орос улбаны улсын тамирчдыг дахин өөрсдийн улсын нэрийн өмнөөс олон улсын тэмцээн уралдаанд оролцох боломжийг дэмжиж байгаа гэдгийг илэрхийлж байсан байна. Түүнчлэн 2023 оны 10 дугаар сараас хэрэгжиж ирсэн Оросын Олимпийн хорооны эсрэг хоргийг түр хугацаагаар цуцалж өөрийн зохион байгуулдаг тэмцээнүүдэд оролцох нөхцөлийг хүмүүжүүлсэн байна. Энэхүү хороо өмнө нь Оросын Олимпийн хороо Украины эзлэгдсэн бүс нутгийн спортын зөвлөлүүдийг өөрийн бүрэлдэхүүнд нэгтгэсэн гэж үзэн түтгэлзүүлээд байсан. Харин олон улсын Олимпийн хороо энэ шийдвэрийг үндэслэлсэн нөхцөл байдал одоо бол хүчин төгөлдөр бишээ гэж тайлбарлаж байна. Гэхдээ төрийн бэлэгдлээ ашиглахыг бол зөвшөөрөөг байна. Өөрөөр хэлбэл одоогоор Оросын тамирчид улсынхаа төрийн далбаа, төрийн дуулалыг ашиглан Олимпийн уралдаан тэмцээнд оролцох эрх аваагүй хэвээрээ байгаа гэсэн. Олон улсын Олимпийн хороо энэ асуудлаар тохиромжтой цагт тусдаа шийдвэр гаргана гэж тайлбарлаж байна. Одоогоор зөвхөн олон улсын тэмцээнд оролцох боломжийг үе шаттайгаар сэргээж байгаа нь энэ гэсэн. Үүний өмнө 2024 оны Парисын Олимпиад Орос, Беларусын нийтдээ 32 тамирчин саармаг статустайгаар оролцож нийлээд 5 медаль хүртэж байсан.
Үүний өмнө 2021 оны Токиогийн Олимпиад буюу Украины дан эхлэхээс өмнө зөвхөн Оросын багал гэхэд 300 гаруй тамирчинтай оролцож нийтдээ 71 медаль хүртэж байсан юм а. Хятадын хэмэл оюуны салбарын тэргүүлэгч стартап DeepSeek өөрийн гэсэн хэмэл оюуны чип хөгжүүлж эхэлсэн талаар 3 чих сурвалж мэдээлсэн байна. Хэрвээ төсөл амжилттай хэрэгжих юм бол компани Америк нэгдсэн улсын Nvidia, түүнчлэн Хятадын Huawei компани чипээс хамаарлаа ихэнх хэмжээгээр бууруулах стратегийн томоохон алхам хийсэнд тооцогдох байна. Гэхдээ DeepSeek-ийн хөгжүүлж байгаа шинэ чип нь хэмэл оюуны загвар сургах зориулттай биш, харин хэрэглэгчийн асуултанд бодит цагийн хугацаанд хариулт боловсруулах зориулттай юм байна. Сүүлийн жилүүдэд яах аргагүй хэмэл оюуны хэрэглээ өргөжхийн хэрээр салбарын тооцооллын ачаалал загвар сургахаас илүүтэйгээр хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх үе шат руу шилжиж байгаа учраас интерфейс чипний эрэлт хамгийн хурдтай өсөж байгаа юм байна. Ийм төрлийн чип нь уламжлалт график процессороос илүү хямд, эрчим хүчний хэрэглээ багатай байдаг юм байна. DeepSeek-ийн хувьд өдийг хүртэл хэмэл оюуны загваруудаа хөгжүүлэхдээ Nvidia мөн Huawei-гийн чипүүдийг ашиглаж байсан. Тухайлбал R1 загварын суурь модельо Nvidia-гийн Хятадын зах зээлд зориулан бүтээсэн H800 чипээр сургаж байсан. Гэвч Америк нэгдсэн улс энэхүү чипийг 2023 оны сүүлээр Хятад улс руу экспортлохыг нь хориглосон байна. Үүний дараагаар DeepSeek Huawei-гийн Ascend цуврал чипийг илүү өргөн хүрээнд ашиглаж эхэлсэн. Энэ оны 4-р сард танилцуулсан V4 загвараа Ascend процессорт зориулан хөгжүүлж байсан юм байна. Харин одоо Huawei-д шинэ өрсөлдөгч гарч ирж байна гэж хэлж болохоор. Тодорхойлох юм бол Америк нэгдсэн улсын экспортын хоргийн улмаас Nvidia-гийн хамгийн сүүлийн үеийн хэмэл оюуны чипүүдийг Хятад худалдан авах боломжгүй болсон. Huawei-д дотоодын хэмэл оюуны чипний зах зээлийн бараг 50 тэрбум $, зах зээлийн тал хувийг эзлэх боломжийг олгосон гэдэг. Гэвч одоо Huawei-гийн давмгай байдал аажмаар багасж, Alibaba, Baidu зэрэг Хятадын технологийн аваргууд өөрсдийн хэмэл оюуны чипийг хөгжүүлж байгаа дэр ингээд нэмээд DeepSeek ч гэсэн энэхүү өрсөлдөөнд нийтгэхэр болж байна гэсэн. Их сурвалжуудад ирсэн мэдээлэлээр DeepSeek нь чип зохион бүтээх компаниудтай хамтран ажиллах хэлэлцээг эхлүүлсэн. Үйлдвэрүүд болон санаахан үйлдвэрлэгчдтэй ярилцаж байгаа. Мөн өнгөрсөн 1 жилийн хугацаанд энэ төслийг нууцаар хэрэгжүүлж ирсэн гэсэн мэдээлэлүүд байна. Мөн сүүлийн саруудад чипний инженеруудыг идэвхтэй ажилд авч байгаа. Ингэхдээ олон нийтэд ажлын байрны зарыг танилцуулахгүйгээр нууцаар явуулсан юм байна. DeepSeek одоо энэхүү шийдвэрээрээ дэлхийн томоохон хэмэл оюуны компаниудын жишгийг дагаж байгаа гэдгийг инхүү харуулж байгаа. Саяхан гэхэд OpenAI компани Broadcom компанитай хамтран Yellowpeno гэх нэртэй анхны inference чипээ танилцуулж байсан мэдээллээ. Олон улсын валютын сангийн хамгийн сүүлийн үеийн төсөөллөөр Европ улсын эдийн засаг эх 5 жилийн хугацаанд жилдээ дунджаар ердөө 1.2% өсөх төлөвтэй байна. Өндөр өрийн дарамт хүн амын хөгшрөлт, бүтээмж сул байгаа байдал, мөн эрчим хүчний өндөр үн, мөн геополитикийн тодорхойгүй байдал Европын эдийн засгийн өсөлтийг удаашруулах гол хүчин зүйлсүүд болж байгаа юм байна. Европын холбооны нийт эдийн засаг мөн жилдээ дунджаар 1.4% өсөхөөр байгаа нь дэлхийн дундаж болох 3.2%-аас даруй 2 дахин бага үзүүлэлт болж байгаа. Харин Азийн хөгжиж байгаа орнууд 4.6%, Энэтхэг улс гэхэд 6.5%, Африкийн бүс 4.6%-ийн өсөлттэй байх төлөвтэй байна. Гэсэн хэдий ч Европын зарим жижиг улсууд Европ бүсээс 2 дахин өндөр өсөлттэй байх төлөв гарсан байна. Тухайлбал юм бол олон улсын валютын сангийн тооцоолж байгаагаар Молдов улсын эдийн засгийг 2027-оос 2031 онд жилдээ дунджаар 3.5%, хамгийн өндөрөөр тооцоход 2028 онд 3.7%-аар өснө гэж тооцооллоо. Үүнд мэдээллийн технологи, үйлчилгээний салбар эдийн засгийн өсөлтийг тэргүүлж байгаа. Мөн сүүлийн жилүүдэд дайны нөлөө, эрчим хүчний хямрал, ган гачиг зэрэг олон сорилтыг давсан Молдов улсын эдийн засгийн сэргэлтэд Европын холбооны санхүүжил, шинжилгээний бодлого гол нь нөлөөлж байна гэж үзсэн байна. Европын холбоо нь Молдовд 2022 онд гишүүнээр элсэх нэр дэвшигчийн статусыг олгосон. Мөн 2024 онд элсэх хэрэгцээг эхлүүлсэн байна. Энэ мэтчлэн Европын холбооны зүгээс нийтдээ 5 улсыг нэрлэж Европын холбоо дундаа томоохон биш ч гэлээ эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлж байгаа улсуудыг нэрлсэн дотор 5 дугаарт нь Молдов улс орсон байна. Тэгвэл 4 дугаарт Серб улс жагсаж байна. Сербийн эдийн засаг нь эх 5 жилд дунджаар 352% өсөх төлөвтэй байна. Эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөөч хүч нь 2027 онд Белград хотод зохион байгуулагдах Экспо 2027 дэлхийн үзэсгэлэн байна. Үүний хүрээнд авто зам, төмөр зам, хот байгуулалтын томоохон төслүүд мөн зэсийн уурхайн хөрөнгө оруулалт эрчимжиж байгаа тухай хөндөж байгаа юм байна.
3 дугаар тачирхалтай нь Украин улс орсон байна. Үүнд дайны дараах сэргээн босголд өсөлтийг нь дэмжинэ гэсэн таамаглал гарсан байгаа юм. Харах юм бол Украин улсын эдийн засгийг жилдээ дунджаар 3.8%, 2028 онд 4.2% хүртэл өснө гэж тооцооллоо. Гэхдээ энэхүү төсөөл нь дайн намжиж сэргээн босголтын ажил эрчимтэй эхэлнэ гэсэн үндсэн хувилбар буурдаж таамаглал дээр суйрлаж байгаа учраас баталгаатай биш. Дэлхийн банкны үнэлгээгээр бол Украины сэргээн босголтод 600 тэрбум $, хүрэхүйц хөрөнгө оруулалт шаардлагатай гэж байгаа. Гэхдээ дайн үргэлжлүүлсээр авах юм бол олон улсын валютын сангийн сөрөг хувилбараар буюу 2027 оны эдийн засгийн өсөлт нь ердөө 1% хүрнэ гэсэн тооцоолол магадлал байгаа. Хоёрдугаарт Косово улс орсон байна. Косово улсын эдийн засаг жил бүр ойролцоогоор 4% өсөлттэй байх төлөвтэй байна. Өсөлтийн гол их үүсвэрүүд нь өрхийн хэрэглээ, улсын хөрөнгө оруулалт, гадаадд ажиллаж байгаа иргэдийн мөнгө шилжүүлэг, мөн залуу ажиллах хүчин юм байна. Ялангуяа Герман, Швейцарт ажиллаж байгаа Косово улсын иргэдийн мөнгө шилжүүлэг нь хэрэглээгээр зогсоохгүй бизнесийн хөрөнгө оруулалтыг хүртэл дэмждэг байна. Гэхдээ тус улсын эдийн засаг импортод өндөр хамааралтай хэвээрээ, экспортын өрсөлдөх чадвар сул хэвээрээ байгааг олон улсын валютын сангийн зүгээс анхааруулж байна. Тэгвэл нэгдүгээр өсөлтөөрөө тэргүүлэх буюу нэгдүгээр жигсэж байгаа улс нь Малта улс байна. Олон улсын валютын сангийн үнэлгээгээр Малта улс нь эх 5 жилд Европын хамгийн өндөр өсөлттэй эдийн засаг байх бөгөөд жилдээ дунджаар 4%-аар өсөх төлөвтэй байна. Сүүлийн 10 жилд Малта улс нь аялал жуулчлал, онлайн мөрөөдө тоглоомын үйлчилгээ, санхүү, мэргэжлийн үйлчилгээний салбарын ачаар жилдээ дунджаар 7% өсөлт үзүүлсэн байдаг. Гэвч ажиллах хүчний хомсдол нэмэгдэж, ажилгүйдэл түүхэн доод түвшинд хүрсэн тул цаашдын өсөлт зөвхөн гадаад ажиллах хүчнээс биш, бүтээмжийг нэмэгдүүлэхээс хамаарах болж байгаа. Шинжээчдийн үзэж байгаагаар Малта улс нь урт хугацааны өсөлтөд хадгалахын тулд төсвийн доктортой байдлаа бэхжүүлэх, дэд бүтэц боловсрол, инновацийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай гэлээ. Хөтөлбөр үргэлжилж байна. Хөргөжлүүлэн бусад онцлог мэдээллийг тавчааруулна. Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макроны Сирь улсад хийж байгаа айрчлалын үеэр нийслэл Дамаскотод 2 удаа дэлбэрэл болж гэмтсэн хүмүүсийн тоо одоогийн байдлаар 18 болж нэмэгдсэн талаар Сирийн засгийн газраас мэдээллээ. Дэлбэрэлтүүд Макроны буудалсан Four Seasons зочид буудлын ойролцоо болсон. Тэрээр Мямар гарагийн өглөө тус буудалд иргэний нийгмийн төлөөллөлттэй уулзсан байна. Сирийн дотоод хэргийн яамны мэдээлж байгаагаар хамгаалтын албаныхан автомашин болон хогийн савнд байрлуулсан 2 дэсрэг төхөөрөмжийг илрүүлсэн гэлээ. Ханхүү Харри болон өөр 6 нэхэмжлэгч Их Британи улсын Daily Mail болон Mail on Sunday сониныг эрхлэн гаргадаг Associated Newspapers компани эсрэг гаргасан хувийн нууцтай холбоотой шүүхийн нэхэмжлэлтэд яллагдлаа. Дээд шүүхийн шүүгч тэд хууль бусаар мэдээлэл цуглуулсан гэх үндэслэлээ хангалттай нотолж чадаагүй гэж дүгнсэн байна. Ханхүү Харри сонины редакц мэдээлэл олж авахдаа хууль бус арга хэрэгэлсэн гэж буруутгасан бол агентлагийн зүгээс эдгээр бүх мэдээллийг эрс нэцааж хууль ёсны дагуу олж авсан гэж мэдүүлсэн хэвээр байгаа юм. Америк нэгдсэн улсын төв командлал Иран улс ормосын хоолойд явж байсан худалдааны 3 хөлөг онгоц руу хаалцсны хариуд Ираны нутаг дахь цэргийн объектуудад цуврал зохиолтууд өгсөн гэдгээ зарлалаа. Энэхүү мэдээлэл дурдсанаар ажиллагааны үеэр агаарын тогтолгооноос хамгаалах систем, радарын байгууламж, хөлөг онгоцны эсрэг хуужингийн байрлал, замун Ираны хувьсгалт гвардийн ашигладаг завнуудыг онилсон гэж байна. Мөн Америк нэгдсэн улсын зүгээс Иран тогтоосон далайн маршрутаар биш өөр чиглэлээр ормосын хоолойг нэвтрэхийг оролдсон танкруудад хаалцсан гэж үзэж байна. Техраны зүгээс эдгээр халдлагын хариуцлагыг хүлээгээгүй ч гэлээ Ираны төрийн телевиз нэг хөлөг онгоц тус улсын хүчний анхааруулгыг үл тоомсорлсон гэж мэдээлжээ. Их Британи улсын шинжлэл намын тэргүүн Найшел Фараж олон сая $, хандивтай холбоотой санхүүгийн асуудлаар нэрээ цэвэрлэхийн тулд парламентын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж өөр дараагийн нөхөн сонгуульд дахин нэр дэвшгээд болсон гэдгээ зарлалаа. Түүний энэхүү шийдвэр нь парламентын ёс зүйн хорооны шалгалтаас өмнө улс төрийн томоохон алхам хийж өөрийгөө хэлэл мэдээлэл болон улс төрийн өрсөлдөгчдийнхөө өмнө хэлмэгдүүлэлтийн золиос болсон гэдгийг харуулах зорилготой гэж улс төр шинжээчид дүгнэж байна. Түүнд Таиландд төвтэй криптовалютын тэргуунтнаас авсан 5 сая фунт стерлингийн хандив зэрэг мэдүүлээгүй хандивтай холбоотой асуудлаар үрдэн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэрвээ буруутай тогтоогдох юм бол парламентын гишүүнээс зүтгэлзүүлэх, эсвэл бүрэн эрхийг нь зуцлах эрсдэлтэй болоод байгаа лээ.
та бүхэнд олон улсын гадаад мэдээ хүрлээ. Анхаарал хандуулсан явдал баярлалаа.